Ингээд зочд буудлыг татан болох үйл ажиллагаанд нийтдээ 1 тэрбум 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирсэн. Ингээд өнөөдрийн миний төсөл дуслаа. Анхаарал тавьж сонссон та бүхэнд маш их баярлалаа. За, өөр нэмж хэлэх саналгүй бол энэ төлөвлөгөөний дагуу явъя. Уучлаарай. Сайн биз. Чи хаалгууд тогшиж мэддэг юм. Энд чинь дүрм журам гэж нэг зүйл үйлчлэгдэх юм штэ. Энэ чиний дураараа ажилтдаг газар чинь биш. Энэ зочид буудлыг нураах ёсгүй. Харин шинжил сэргийх ёстой. Гэх ямар ч боломж авахгүй захирлаа. Энэ буудалд ямар ч засвар үйлчилгээ хийх шаардлагагүй. Уучлаарай. Би өөрөө ч эсэргүүцээгүй шүү. Ингээд та чинь намдаг захирлыг хоёр дахь хүүхэд нь лөө те. Би яг том үгээхэн талаараа сонсч байсан. Харин өөрийн чинь бол огт харж байгаагүй юм. Тэгвэл одоо хараад авчих. Одоогийн байдлаар бол манайхтай өрсөлдөх зочид буудлууд их ихтэй хосууд руу чиглэсэн байдаг л да. Харин манайх дизайн муу, өрсөлдөх чадамсал. Тэгэхээр хэдүүлээ гэр бүлийн ая тухтай байдал руу чиглэсэн жишээ нь усан бассейн, саун, хүүхдийн тоглоомын талбай гэх мэтчлэн буудлаа засварлаж зохицолбор буудал болгох саналтай. Ингэснээр зах зээл дээр бусад буудлаас ялгарх өнгө төрхийг гаргаж чадна. Чи судалгаа хийсэн үү? Тэгэлгүй яах вэ? Гэр бүлийн зочид буудлын концепцийг онлайнаар туршилтаар судлахад эхний ээлжинд 10,000 давсан. Яаж тийм байж болдго юм бэ захирлаа? Тийм биз дээ. Миний тооцоолоор бол энэ зочид буудал ашигтай ажиллах ямар ч боломж байхгүй. Чиний төсөл их нарийн. За ерөнхийдөө төгс гэж хэлж болно. Гэхдээ бүх юм тооцооллын зарчмаар явдаггүй шүү дээ. Буудал амархад зориулагдсан газар болохоос харахад зориулагдаагүй. За ойлгомжтой мөхөө. Баярлалаа. Манай төсөл арай өөр агуулгатай болчих шиг боллоо. Захирлаа. Өргөлөө. Би чамд энэ төслийг хариуцуулж өгч болно. Гэхдээ чи өөрийгөө чадна гэдэгт итгэлтэй байна уу? Чаднаа. Та нар надад итгэж байна. Би чам руу явуулсан төслийг харсан уу? Харин миний хүү хийсэн штэ. Өргөл. Цаадах чи мундаг байгаа биз? Манай зочд буудлыг баг амьдуулчих шиг боллоо шүү. Харин за, эргээ залгыг хөө. Дуудлага яриад байх шүү байна. Байна. Батаа юу? Тийм байна. Энэ амралтын өдрөөр үү? За тэгье. Чи хүрлээд хийчихгүй да. Харин тийм ээ. Саадахны чи хүн нэлээд хөдөлгөөнтэй нөх юм шүү. Манай хүүг яаж үүсэх үү дээ. Харин. За. За, хүүхдээ магтаж дуусав. За, нааш харж. Энэ чамд хүрхээд байгаа ноонком үндсэн арсыг татаад энэ мөхчлөлтийг агшаах дэлхийд патентлэгдсэн 7 орс найрлагуудыг бүгдийг нэг савнд багтаасан кон гэж байгаа штэ. Хөөе. Чи нэрээ ингэж уцаар ярьж байхаар нэг мөсөн фэйсбүүк дээр пост оруулчаач. Тэгэх юм бол манай хүүгийн мондгийг бүх хүмүүс харах юм биш үү? Нэрээ тийхүү. Цаадах чи биеэ таваад хамраас өгчүүл яах. Гэхдээ фэйсбүүкээс нэрээ блок хийчихээд постлж байгаа юм уу? Тэг. Хүй. Чи нэрээ постлох гэдэг юм уу? Тэр чин компани чинь ноцтч байгаа юм дэс тээ.